Сайн байцгаана уу хөрхий идүү сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За яг одоо багш нь та бүхэндээ зориулаад хөрхий идүүгээс маань цоо шинээр бэлтгэн хүргэж байгаа топик бичих ангийн хөтөлбөрийг танилцуулах гэж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань ерөнхийдөө топик 2 шалгалт өгч байгаа. За өмнө нь топик 2 шалгалт өгсөн боловч топик бичих хэсэг дээр одоо баг дундаж авсан ч юм уу те. Тиймэрхүү сурагч нартаа зориулсан хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хичээл маань хөрхий идүү сургалтын төвийн топик бичих хөтөлбөрийн танилцуулга хичээл байх болно. За ингээд бүгдээрээ үндсэн агуулгаар орцгоё. За өнөөдрийн агуулга багш нь нийт 5 хэсэгт хуваасан байгаа. Хамгийн түрүүнд бид нар хөтөлбөрийн танилцуулгыг багш нь хийж өгөх болно. 2 дахь хэсэг дээр хөтөлбөрийн зорилго, 3 дахь хэсэг дээр хөтөлбөрийг удирдах багш буюу миний танилцуулга хэсэг байгаа. За 4 дахь хэсэг дээр хөтөлбөрийн төлөвлөгөөний агуулга байгаа. За хамгийн сүүлд нь хөрхий идүүгийн маань бүх захиам сургалтууд Google-ийн албан ёсны платформ болох Classroom дээр, Google Classroom дээр хичээлдэг. Тэгэхээр Classroom-ын бүтээц хэрхэн агуулга үзэх вэ гэдэг талаар багш нь мэдээллийг хүргэх болно. За хамгийн түрүүнд хөтөлбөрийн танилцуулгыг та бүхэнд хүргэж өгөх юм бол топик шалгалтын бичих хэсгийн дасгалын танилцуулга хичээлүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө топикийн NC-ийн 51-52 дээр ямар агуулга гарч ирдэг, 53 дээр ямар агуулга гарч ирдэг, 54 дээр ямар агуулга гарч ирэх вэ гэдэг бүх агуулгуудыг багш нарыг тактикийг нь ерөнхийдөө зэгцлээд та бүхэндээ хүргэж байгаа гэсэн үг. За танилцуулга хичээлүүд ерөнхийдөө маш урт хугацаатай буюу 1 цаг орчим үргэлжилж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол их сургуулийн лекцийн хэмжээний хичээл байгаа гэж ойлгоод хангалттай. За 2 дахь хэсэг дээр хамгийн сүүлийн үеийн сурах бичгээс бид нэр агуулга үзсэн байгаа. 2025 оны сурах бичгүүдээс агуулга бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хаанаас ч ажиллах боломжгүй дасгалуудыг бүгд хамтдаа ажиллаж үзэх хэрэгтэй байх нь. За хамгийн сүүлийн хэсэг дээр хизээч хаанаас ч насан туршдаа үзэх боломжтой хөтөлбөр байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ хичээлээ худалдаж авч ороод үзээд ер нь л хизээч устгахгүй. Тэгэхээр одоо жишээ нь топик шалгалтын маань хугацаа 2 жилдээ дуусдаг шүү дээ. Тэгэхээр 2 жил дотроо цаашаа 4 жил, 6 жил, 8 жил гээд ерөнхийдөө бол байнга үзээд тавтаад яваад ах боломжтой хөтөлбөр ахнэ. За дараагийн хэсэг дээр хөтөлбөрийн зорилгын агуулга байгаа. Тэгэхээр мэдээж нийт зорилгыг бол багш нь 3 хэсэгт хувааж авч үзсэн байгаа. Хамгийн ихэнд бичих арга барилыг сайжруулах хэрэгтэй. За тайлбар хэсгийг харах юм бол хамгийн сүүлийн үеийн сурах бичгээс бид нэр топик бичих дасгалыг бичих арга барилыг суралцах боломжтой гэсэн үг. Тэр яг яаж бичвэ, тэ ямар дараалалаар бичвэ, ямар агуулгууд орж ирдэг вэ, ямар өгнүүд тогтмол орж ирдэг вэ гэх мэтчлэн бүх агуулга багтсан байна. За 2 дахь хэсэг дээр жишг даалгавар дээр бид нар ажиллана. Мэдээж бичих одоо чадвар хэрхэн сайжирдаг вэ гэх юм бол маш олон төрлийн дасгалууд дээр ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар 2024 болон 2025 оны шинэ сурах бичгүүдээс жишг даалгавар буюу манай эдийн мэддгээр mock test гэдэг тийм mock test-н дээр ажиллаж анализ хийж ажилласан бичлэг хичээлүүд бас байрсан байгаа гэсэн үг. За 3 дахь хэсэг дээр бол мэдээж академик бичих чадварыг сайжруулна. Тэр ерөнхийдөө зөвхөн топик шалгалтаар зогсохгүй. Топик шалгалтаар хязгаарлагдахгүйгээр солонгос хэлний бичих чадвар маань академик төвшөнд сайжрах бүрэн боломжтой. Тэгэхээр манайд мэдээж агуулгуудаа маш сайн давтаж ажиллаж чадах юм бол бидний бичих одоо чадвар маань илүү одоо агсан төвшөнд очиж хүрэх боломжтой ахнэ. За дараагийн хэсэг дээр багшийнх нь өөрийн танилцуулга байгаа. За тэгэхээр манай сурагч нар бол мэдж байгаа бах. Намайг Батцэг гэдэг, Нарман Тохогтой Батцэг 2022 онд Хүмүүлийн их сургуулийн хэл шинжээч орчуулагч багш солонгос хэлээр мэргэшиж төгссөн. За 2021 онд хөрхий идүү сургалтын төв үүсгэн байгуулсан. За мөн яг одоор багш нь бүх хичээлээ солонгосоос та бүхэндээ бэлтгэж хүргэж байгаа. Би 2023 онд Солонгосын засгийн газрын тэтгэлгээр Сөүл их сургууль боловсролын удирдлага мэргэжлэр ирсэн байгаа. Одоо төгсөх курсын төгсөх семестрийн оюутан байгаа. За тэгээ Сөүлийг сургуультай сүүлийн жил агаас ерөнхийдөө 2 жил орчим боловсролын тэнхимд Чекс гэх судалгааны хүрээлэн байгаа. Ерөнхийдөө ихтэй сургуулийн үнэлгээ ч юм уу те ихтэй сургуультай холбоотой агуулгууд дээр ажилладаг судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаа, ассистент судлаачаар ажиллаж байгаад мэдээж топик 6 оноотой багшилсан туршлага гэх юм бол 5 жил орчим тасралтгүй багшилж байгаа багш байгаа ахнэ. За хөтөлбөрийн үндсэн төлөвлөгөөг та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр мэдээж топик CGC бид нэр 51, 52, 53, 54 гэдэг 4 хэсэгт хувааж авна. За 4 хэсэг бүрт буюу 4 part бүрт 3 хичээл байгаа. За жишээ нь 51 дугаар дасгалын агуулгуудыг харж үзэх юм бол recipe гэдэг үгийг топик 3 4 ангийн маань сурагч нар маш сайн ойлгож байгаа байхтай. Ерөнхийдөө зааварчилгааг сутгах штеп. Тэгэхээр топик 51 дугаар дасгалын зааварчилгаа болон топик 51 дугаар дасгалын пүнсог буюу анализ хийж бичигдэж байгаа.
бичлэг хичээл байгаа гэсэн үг. Тэгэхээр жишээний дүлээ хэд хэдэн дасгал гаргаж аваад тэрийг анализ хийж багш нь тайлбарлаж байгаа болоод байгаа. За тэгэхээр пүнсог хичээл бол 2 байгаа. Ресипи буюу үндсэн тактик хичээл бол 1 хичээл байгаа гэсэн үг. Бүх дасгалууд дээр адилхан. Тэгэхээр ресипи хичээл бол ерөнхийдөө цаг орчим үргэлжилж байгаа. Пүнсог хичээл бол 20 минут орчим үргэлжилж байгаа. Ийм агуулгад байна. За 52 дээр мөн адил. Топик 52 ресипи, топик 52 пүнсог 53 дээр мөн адил. Топик 53 ресипи, пүнсог анализ хийж байгаа хичээлүүд. 54 дээр топик 54 ресипи, пүнсог. За ингээд нийтээр нь харж үзэх юм бол бид 12 хичээлийн хүрээнд топик шалгалтанд багтсан байгаа. 51, 52, 53, 54 гэдэг хичээлүүдийг хамтдаа ажиллах хэрэгтэй байна. За төгсгөлийн хэсэг дээр Classroom бүтэц байгаа. Тэгэхээр Classroom гэдэг аппликейшн платформ маань өөрөө ерөөхдөө Google-ийн аль бисний платформ байгаа. Тэгэхээр та хэд маань насан туршдаа үзэхэд маш сэтгэцтэй байдлаар хичээлүүд маань байршдаг гэсэн үг. Facebook дээр группт оруулангууд нэг нь комент чингүүл дэшээ гаргаж ирээл ингээл харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр ямар ч тийм асуудал байхгүй бүгдийг дараалалаа байгаа гэсэн үг. Тэр багш нь бүгдээр ингээд дугаарлаж оруулна. Доороос нь эхлээд хэдүүлээ нэг хичээлээ үзээд явахад болно. За мөн Classroom бүрт сурах бичиг болон хичээлийн материалууд орсон байдаг. Тэгэхээр хэдүүлээ харж байгаа бол топик шалгалтыг нэлээд шилдэг сурах бичгүүд явж байгааз. Тэгэхээр эдгээр сурах бичгүүдийг багшнаас үндсэн агуулгууд дээр буюу Classroom дээр нь оруулаад явах нэ. За ингээд топик бичих бие дан суралцах боломжтой. Тэ? Дан бичлэг хичээлийн маань хөтөлбөрийн танилцуулга үгээр дуусж байна. Тэгэхээр төлбөрийн хувьд энэхүү ангийн мод төлбөр 99,000-аар орж ирж байгаа. Тэгэхээр та хэд маань 99,000 төлөөд хичээлээ насан туршдаа хизээж ханаач үзээд явах боломжтой. Мэдээж 2024 болон 2025 оны сурах бичгийн агуулга болохоор ямар ч үс хичээлд ороод ирэх юм бол хизээж ханамсахгүй хөтөлбөр байгаа гэсэн үг байна. Тэгэхээр та хэд маань бүртгүүлэхийг хүсэх юм бол хөрхий дүүгийн мадын болон Facebook хаягаар халдвардах бүрэн боломжтой хана шүү. За ингээд бүгдээрээ багштайгаа үндсэн хичээлээр олцгаая.